Энэ жил улсын хэмжээнд 16 аймгийн 50 гаруй сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сумд зудрахуу үйлчилж хавартай залгаж байна. Хэдийгээр цаг наашилж байгаа ч цас зудтай өвлсөн сумдад хүндрэл гарах эрсдэлтэй байгаа тул Монгол Улсын шадар сайд Оюнбаатар Өмнөгов аймгийн зарим сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа. Өмнөгов аймгийн Хүрмэн сум гэхэд өнөөдрийн байдлаар нийт нутгийн 90 гаруй хувь нь цагаан цасан бүрхүүлтэй цаас хөрөлдөж хатууран мал бэлчээрд гарах боломжгүй болоод байна. Түүнчлэн цаг өнтөрхийн хэрээр өвчлөл нэмэгдэж малчид эмнэлгийн тусламж үйлчилгээг сумандаа ирж авах боломжгүй байгаа тул сумын эрүүл мэндийн төвийн алсын дуудлага нэмэгдэж байна. Иймээс улсын онцгой комиссоос Хүрмэн сумын эмнэлэгт пурган машины газар дээр нь хүргэж өглөө. Цаг хүндрээд ирэхээр яалтчгүй бас өвчлөлт агаад нэмэгддэг. Тэгээ сүүлийн үед ерөөсөө малчин айл өрх хөдөө отор нутгийн хүмүүсээс бас ерөөсөө алсын дуудлага ер нь тасрахгүй ханаа шухна ялангуяа хатгалгаа тийм юмны дуудлага бол их салахгүй. Байнгын л ерөөсөө автомашин бол төрөн тусламж үйл ажиллагааг бол яг цаг наргүй л одоо үзүүлэл явж байна. Манай машин бол бас одоо нормаа гүйцээжсэн. Тухай бүр бас цас ихтэй газраар явж хурж үйлчилж чадахгүй байсан юм үед болохоор одоо шадар сайд маань ингээд шинэ пурган машинаар хангаж өгж байгаа нь бол цаг үеэ олсон маш чухал үйл явдал болж байна. Улсын онцгой комисс удаа дараа хуралдаж шуурхай арга хэмжээ авч сар шинийн өмнө аймаг бүрт 100 тонн өвс хуваарлан өгснөөс Хүрмэн суманд 1200 бодол өвс хуваарлагдаж малчидтай тараан өгч дууссан байна. Түүнчлэн сумын аюулгүй нөөцөд бол 30 гаруй тонн өвс за нэг 13 тонн өвсийн тэжээлийг бол татан төвлөрүүлсэн. Энийгээ бол ерөнхийд нь одоо аль өрхөдөө бол хуваарлаад өгөөд бол дуусч байна. За энэ жилийн хувьд бол бусад аймаг болон өөрийн аймгийн сумдад нийтдээ 38 өрх айл өвлжиж хаварчаар явцсан байж байна. Цаг наашилж байгаа ч малчтад өвс тижээлийн болон бусад тусламж маш их хэрэгтэй байгааг шадар сайдыг Өмнөгов аймагт ажиллах үеэр малчид уламжилж байсан юм а. Иймээс Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн даргаас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодрууллаа. Манай малчид өөрөө шууд өвс тижээл худалдаж явах ийм мөнгө төгрөггүй байдлаас болоод зээл авах хүсэлт их байна. Тийм учраас бид бас засгийн газрын хуралд асуудал оруулъя. Энэ өвс тижээлийг малчдад зээлээр өгөөд одоо намрын улиралд малаар одоо хүнсний хэрэгцээний малаар одоо төлбөр хийх байдлаар зээлээр өгөх байдлыг бид судалж үзье. Цагаан сарын дараа хэсэгчлсэн байдлаар бид гамшигын байдал зарлж олон улсын байгууллагын болон монголчуудын тусламж эмнэлгийг авнаа. Тухайн пост компаниуд тодорхой өвс тижээлийг малчтад хүргэх сонирхолтой байдаг. Тэгвэл энэ улс төржилт элдв байдлын шүүмжилд орох гэдэг байдлаар улсын онцгой комисс хандаж байгаа. Ийм зүйлүүд бий. Тэгэхээр улсын онцгой комиссээр өвс тижээ тусламжийн барааг одоо нэгтгэхэд бид одоо хуваарлаж аймаг орон нутгоо төрүүлэх ажлыг зохион байгуулахар төлөвлөж байна. Түүнчлэн засвуудын хүндрэлтэй байгаа аймаг сумдад төрөгний тэрэг олгох ажлыг шат дараатай хийнэ гэдгээ хэллээ.